сайн байна уу? Энэ удаагийн уншлагадаа тавтай марил. За, таны зүүн бэлэг байгаа юу гэдэг асуултыг харах болно. Бас таны зүүн бэлгийн чадвар байгаа бол яг ямар чадвар вэ? Яаж илэрдэг вэ? Яаж нээх вэ? Яаж хөгжүүлэх вэ? Гэдэг талаар нь хараад өгөх болно. За, 3 групп байна. Групп номер 1 Савааны хатан буюу Queen of Wands. За, групп номер 2 хүч чадал Strength гэдэг үзрэн. За, групп номер 3 дүүжлэгдсэн хүн Hanged Man. За, өөрт хамгийн татагдаж буй хөзрөөийг сонгоорой. Уншлагаа эхлүүлье. За, групп номер 1 уншлагадаа тавтай марил Queen of Wands Савааны хатныг та сонгосон байна. Маш хүчтэй, өөрийн биетэйгээ холбоотой, өөртөө маш итгэлтэй, эмэгтэй хүний дур зүрх шиг харагдаж байна. За, бас нэлээд харийн хүн мэд харагдаж байна. Тэгэхээр Starseed-уудын группыг сонгосон байж болцсошгүй. Starseed гэдэг нь өөрөө аргаас ирсэн хүмүүсийг хэлнэ. Гэхдээ яг үнийг хэлэхэд дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс яг уугуул иргэдэж байдаг уу? Тэр нь жаахан эргэлзээтэй. Дэлхий дээр байгаа ихэнх хүмүүс л өөр гаригаас ирсэн л юм шиг санагдаад байдаг. Тэгээ магадгүй дэлхий дээр хэр удааснараа ялгартын болоо. Тэгээ Starseed-ийн талаар л би яг үндэ жаахан эргэлзээтэй байдаг. За бүх үзрнүүдийг харъя. Axolotl гэдэг үзэр гарч ирлээ. Тийм маш dark энерги бол мэдрэгдэж байна те. Хойрлын энерги мэдрэгдэж байна. Хүч чадал зөндөө мэдрэгдэж байна. За дахиад усны амтан гарч ирлээ. Io могой загас гарч ирсэн байна. Safety хамгаалалт гэдэг үзэр доошоо харж гарч ирсэн байна. Obsidian бас Obsidian чиглэлээ лавын чулуу гэж орчуулдаг билүү. За таны зүүн бэлгийн талаар орохоос өмнө энергийн шалгалт буюу яг одоо таны амьдралд юу дэх байгаад байна гэдгийг харъя. Яг таны амьдралыг одоо юу дэх байгаад байна вэ? Энергийн шалгалт. Энергийн шалгалтын үеэр гарч ирэх мэдээлэл нь групп номер 1 тарих мөн үгүй юу гэдгийг нь ойлгомжтой болгож өгөх болно. За харъя. Яг одоо маш их хүнд ачиж өөрч яваа харагдаж байна. Хэнийг үнээс салсан, хэнийг үнд хайртай байхаа болсон, сэтгэлээр унсан, урам угарсан энерги бол харагдаж байна. Тэгээд ерөөхдөө бол зүрхээ төгжих шийдвэрийг гаргасан. Хүнд өөрийнхөө зүрхийг дахиж нээхгүй яг өөрийн удирдах болох зүйл буюу амьдралын хичээл зүтгэл гэдэг зүйл дээрээ л анхаарыг гэх мэт ийм үзэрнүүд байна. За бас ер нь сүнслэг зүйлсүүдийг одоо сүнслэг зүйлсүүд таран уншлага гэх мэт зүйлсүүдийг эсэргүүцэх болсон тий энэ бол дахиж найдаад хэрэггүй юм байна, дахиж итгээд хэрэггүй юм байна гэсэн цөхрлийн энерги бол харагдаж байна тий энэ зүйлсүүд дэмий юм байна гэсэн бодлууд харагдаж байна. Гэхдээ энэ бодлуудынхаа уг суурь нь ерөөсөө та илүү барьцтай зүйлийг хүсэж байгаад л холбоотой харагдаж байна. Яг үнэндээ сүнслэг зүйлс нь муухай биш, хайр гэдэг зүйл нь муухай биш, үерхэл гэдэг зүйл нь муухай биш. Гол асуудал нь энэ зүйлсийг та оролдож үзээд, туршиж үзээд дэндүү барьцгүй санагдсан учраас их хэмжээний аюулыг мэдэрсэн харагдаж байна. Энэ зүйлсээс хайр сүнслэг зүйлс, бясалгал гэдэг юм усрахаг сэдвүүд дандаа бүгдээрээ барьцгүй санагдаад тэр нь таныг амар айлгсан байгаа харагдаж байна. Тийм учраас та өөрийнхөө айдсыг даван туулахын тулд их хэмжээний ачааг өөр дээр үүрж эхэлжээ. Ачаа гэдэг нь яг ингээ хийж болох бодит зүйлтэй. Хэрвээ ингээд одоо сүнслэг зүйл эвгүй санагдсан бол оронд нь сүнслэг зүйлсийг бүгдийг нь болонгуудаа бичиг цаасны ажил хийж эхлэх гэдэг ч юм уу. Эсвэл сайхан ой мод руу гараад ингээ мод завчаад тэр модоо өдөржин шөнжин модл зөөдөг ажил хийх гэдэг ч юм уу те. Яагаад гэвэл мод гэдэг зүйлээс их хэмжээний бат газардлагын мэдрэмжийг авдаг. Миний урд нүдээр харж болж байгаа, гараар барьж болж байгаа учраас энэ зүйл л баттай. Би одооноос зөвхөн баттай зүйлд л найд нийтгэн энерги зарцуулна гэд. Тийм байдалд орсон байгаа харагдаж байна. За үүн дээр нь таны нөхцөл дээр нэг жоохон зөвлөгөө хараад үе. Ингээд орхиж болохгүй санагдаж байна. Таны одоо байгаа нөхцөл дээр нь зөвлөгөө хараад үе. Зохиос нь юу гэж хэлмээр байна? Five of Swords.
Тийм шархныхаа нарийн ширээнийг мэдрээ. Тэгээ асуудлынхаа нарийн ширээнийг мэдрээ. Жижигэн час гэдэг ингээ хатгаал байгаа зүйлсүүдийг мэдрээ. Нарийн ширээнийг мэдрээ. Одоо ерөнхийлж битгий ярихоо гэж хэлж байна. Бити ерөнхийлөөрэ. Тэ за энэ бүхэн ингээл тийм юм байна гэдэг ч юм уу. Ерөнхийлэх гэдэг чанар танд байна. Тэгээ нэг эрэхтэй хүн танд муухан хандсан болвол за бүх эрчүүд ер нь тийм юм байна гэж бодох гээд байдаг тал байна гэж хэлж байна. Тэгэхээр ерөнхийлөх шаардлага байхгүй. Миний хөө усархаг байх зорилготой шүү. Усархаг өөрөө усны хүн юм шүү гэж сахиуснаас нүг орж ирж байна. За одоо тэгэхээр таны зүүн бэлгийн талаар харъя. За зүүн бэлэгт нь юу болоод байна? Амар блогтой байна. Та үнэхээр хувирах чадвартай. Та магадгүй энэ нэгдүгээр группыг сонгосон хүмүүс хилэнцгийн ардын чанар байдаг байж болзошгүй. Яг л хилэнцгийн ардынхан бас нэлээд аимхаа, яг үндэ аюу аимхаа орд байдаг. Шархалхаас айгаал яваад байдаг. Тэгээ шархалхаас айж байгаа учраас өөрийн эмзэг талаа хүмүүст харуулдаггүй, өөрийгөө нуудаг, нууцлагдмал байдаг. Гэхдээ бусдын бүх асуудлуудыг мэдхийг хүсдэг, тий. Яагаад бол хэн намайг өвтгөж чадах нь вэ гэдгээ мэдхийн тулд бусдыг шинжээл яваад байдаг орд ихрээ орд байдаг. Ихэр гинөө хилэнцгийн орд байдаг. Зарим хүмүүс ихрээ ордын хүмүүс бас энэ уншлагыг авч иж болцсошгүй. За энэ орд нь ихтэй нэг чухал биш ээ. Яг үндэ юу нь чухал вэ гэхээр та асар их хувирах чадaltaй, хувирлын чадaltaй. За би амар газардлаггүй юм хэллээ. Гэхдээ групп номер 1-ийн алхимийн чанартай, алхимийн чадвартай хүмүүс байж мэднэ. Нэг зүйлийг нөгөө зүйл болгож хувиргадаг тий. Яг одоо 2026 оны үеэр 2026-аас одоо 2100 он хүртэл алхимийн чадвар гэдэг зүйл дэлхий дээр дэлгэрхгүй л байх л та. Гэхдээ дэлгэрчж магадгүй тий. За ямар ч хэлээс ойрын 10 жил 5-аас 10 жилдээ бол хүн бодлороо тий усыг алт болгож хувиргах гэдэг ч юм ба ингээд тийм хувиргах чадвар угаасаа байхгүй нь мэдээж гэхдээ алстаа за магадгүй 2050 онд за магадгүй 2100 онд магадгүй 2200 онд алхимийн чадвар бол мэдээж хөгжсөн байх болно. Энэ бол боломжтой зүйл. Энерги угаасаа энерги гэдэг зүйлийг та ойлгож эхэлсэн болвол алхим гэдэг зүйлээс боломжтой байна гэдэг нь ойлгомжтой санагдах боломжтой. Амар хүмүүсээ дөргиох юм хэлчих шиг боллоо. Тийм тэгэхээр групп номер 1-ийн алхимийн чадвартай, шидийн чадвартай гэсэн үг тийм юмыг хувиргах чадвартай гэсэн үг. Тэгэхээр яг одоо энэ насандаа туулах зүйл нь яг энэ насандаа мэдээж усыг унд болгох чадал байхгүй ч гэлээ тэр чадлаа дасгалжуулах бэлтгэл бол энэ наснаас явагдаад эхэлсэн гэж харагдаж байна. Тийм байна. Тэгээд мэдээж өөрөөс гадуурх зүйлийг хувиргах те чулууг мод олгох, модыг салхи болгох гэдэг ч юм уу. Ингээд ийм хувиргах чадвартай байхын тулд эхлээд та өөрийн дотоодыг хувиргаж сурах хэрэгтэй. Өөрийгөө хувиргаж сурах хэрэгтэй. Өөрийгөө ойлгож сурах хэрэгтэй. Энерги гэдэг зүйлийг нэлээд ойлгож сурах хэрэгтэй тийм үү? Усны энергийг ойлгож сурах хэрэгтэй. Тэ? Усны энергийг ойлгож сурах тийм урсдаг энергийг ойлгож сурах хэрэгтэй. Шаврны энерги гэж сарагдаж байна. Тэгэхээр шаврын баримл гэдэг ч юм уу. Ийм зүйл танд ээлтэй байж болно. Энэ зүйлийг ойлгож сурах хэрэгтэй. Тийм учраас одоо ингээд амар их сэтгэлийн шарах гэдэг ч юм уу, иймэрхүү зүйл сэтгэлээ бүгд ингэ хаамарч санагдаад сэтгэлээ нээх үед л те усрахаг энергитэй холбогдох үед л ингээл юу л айн шархал байн асуудлууд, цадаанууд, сорилтууд, шархнууд гарч ирээд байгаа шалтгаан нь энэ нь таны амьдралын зорилго. Та энийг учрыг нь олох хэрэгтэй. Энийг давчих юм бол те энэ бол таны сургалтын нэг хэсэг. Энэ сургалтаа давчих юм бол одоо 2200 онд гэдэг ч юм уу 2100 онд анхны алхимич болох дэлхийн анхны алхимчүүдийн нэг хэсэг болно гэдэг ч юм уу. Тийм байх боломжтой харагдаж байна. За энэ картыг нь уншия. Obsidian гэдэг юм галтуулын чулуу гэдэг хаа. Галтуул тойл гэдэг лөө. Ийм хар өнгөтэй хамгаалах чанартай чулуу байдаг. За мэдээж хамгаалалтын шид бас та гарамгай байж болно. Obsidian is a black volcanic glass гэдэг ингэж харлаад үгүй сайхан паузлж аваад уншиж болно шүү. Галтуулаас үүсдэг чулуу байдаг. Тэгээд энэ галтуулын чулуугаар хийсэн зэвсгүүд хамгийн хурц нь байдаг нээсэн. Тэгээ одоо болохоор энэ чулууг хагалгаанд эмч эмнэлгийн хагалгаанд ашигладаг гэдэг чинь. Хинд энэ чулуу хэрэгтэй вэ?
сөрөг хүмүүсийг өөрийн амьдралаасаа таслах, сөрөг зүйлсийг болиулахыг хүсэж байгаа хүмүүс болон хилэнцэн ордоход хэрэгтэй гэдэг чинь. За энийг хаана авч явах вэ гэхээр Германд авч яваа. Тэгээ яг л дайснуудынхаа эсрэг нууцаар хадгалж явж байгаа зэвсэг шиг халаасандаа нууцалж энэ чулууг биедээ авч яваарай гэдгсэн байна. За хизээ энэ чулууг ашиглах вэ гэхээр юм бүхнийг эргээр харах боломжгүй болох үед энэ чулууг өөртөө ойрхон байлгаарай. За хараал тайлах гэдэг ч юм уу те, хараал гэдэг зүйлтэй бас нүүр тулж ажиллах ийм зорилготой болно. Энэ нөгөө нэг Ariel гэдэг нэг бяцхан далайн гүнж гэдэг лөө. Little Mermaid Ariel гэдэг гүнж ядаг та. Лосын дан улаастай. Тэрний нөгөө хараалгуулдаг хэсэг байдаг да. Хоолоогоо алдаад хараалгуулдаг. Тэрэн дээр энэ далайн загас могой нууд байдаг тийм өөрсөлөө гэдэг нөгөө нэг шулмынх нь сөрөг талын шулмынх нь хамтрагч нь юу гэдэг энэ аксолотл гэдэг энэ амтан болохоор маш цэнгэг цэвэрхэн усанд амьдарч иж лагас шаргалтай байдаг ийм айгуу ийм эмзэг төрлийн загас байдаг. Тэгээ маш хөөрхөн, маш царайлаа. Тэгээд маш нөхөн үржих гэдэг ч юм уу те, өөрийгөө ангаах чадал ихтэй, бараг ийм шидийн ч юм шиг ийм яг бодит ийм аквариумын загас байдаг. Аксолотл гэд байдаг. Тийм байна. Тэгэхээр та цэвэршүүлэх, хараал тайлах, тэ сөрөг энергийг таслан зогсоох, эго хорлолыг таслан зогсоох чадвар байна. За тэгээ таны зүүн бэлгийн чадрууд болохоор тэгэхээр ингээд хэлчихэнгүү та юу яах бас боломжтой. Өөрөө хараалж чадах хийх гэдэг ч юм уу те. Өөрөө хараалж чадах их, өөрөө хаар талд унах эрсдлээс их байна гэсэн үг. Яг үнэ хэлэхэд их байна гэсэн үг. Тэрэндээ унаад ингээд өөрөө бас тэрний хохирогч болох магадлал ихсэж гэнэ гэсэн үг. Тэгэхээр үүнийгээ та сайн мэдчихвэл одооноос жоохон гарамгай байгаад гэдэг ч юм уу те, хямхтай байгаад гэдэг ч юм уу те, тэгээ хараалц гэдэг их мэдзүйлсийг таслан зогсоох, байлуулах талаас нь ажиллаж эхлүүл яг өөргээрээ ажиллаж эхлэх нэ. За бас нэлээ эмо хүмүүсэж болцшгүй групп номер 1-ийнх нэлээ эморох гэдэг те, юм болгоныг сөргөөр харах гэдэг талайж болцшгүй. Энэ тал нь зүгээр л сөрөг зүйлсийг аягүй сайн та ажигладаг ах шаардлагатай холбоотой юм аа. Яагаад вэ гэхээр тэр зүйлийг та дараа нь өөрөө хувиргах учиртай, тийм үү, хувиргах, цэвэршүүлэх учиртай. За таны зүүн бэлгийн чадвар голцоо clear cognizance гэдгээр илэрдэг. Clear cognizance гэдэг чадвар Франц үг байгаа. Ядаргаатай зүүн бэлэг шидийн үг хэлгүүд clear үгнүүд дандаа Франц үгнүүд байдаг. Монгол хэлээр, англи хэлээр өөр үг нэх байхгүй. Тэгээ clear cognizance гэдэг нь болохоор яг зүүн бэлгийн чадвар нь яг мэдрэмж биш ээ. Зүгээр мэдлэгээр орж ирдэг гэх юм уу? Мэдлэгээр орж ирдэг. Зүгээр л мэдчихэдэг, зүгээр л зүүн хөдлөөд энэ муу хүн бай, сайн хүн байна гэсэн чинь тэр нь үнэн байж таардаг гэдэг ч юм уу. За бүх хүмүүст clear cognizance байхгүй. Зарим хүмүүсийн хувьд зүүн бэлгийн ингээд дүрс харах гэдэг ч юм уу, дүрс үзэгдэхээр илэрч болдог, юм сонсохоор илэрч болдог. Таны хамгийн хүчтэй clear cognizance бол мэдрэх. Бас ингээд гар хөлөөр бас юм мэдрэх ингээд зүгээр суудсан чинь нэг л ингээд гарт чулуу шороо баригдаад байгаа юм шиг тий. Одоо алга болсон хүнийг олохоор болвол за энэ хүн ингээд мод мэдрэгдээд байна гэдэг ч юм уу тий. Эсвэл ингээд ийм одоо савхин цамцсан мэдрэгдээд байна гэдэг ч юм ингээд тиймэрхүү байдлаар тэр алга болсон хүнийг олох боломжтой гэдэг ч юм уу. Ийм мэдрэмжийн төвшин таны зүүн бэлэг орж ирдгээ гэж харагдаж байна. За уншлагын эхнийх нь хэсэг ингээ боллоо. Одоо хоёр дахь хэсэг нь болохоор зүүн бэлгийн чадвараа яаж хөгжүүлэх вэ гэдэг зөвлөгөөг нь бас бус ахуусны зөвлөгөө хэлэх мессежүүдийг дамжуулах болно. За уншлагын таалагдсан байх гэж найдаж байна. Нэмэлт хэсгээр нь уулзъя. Нэмэлтийг авахаар болвол наашаа чат бичих шаардлага байхгүй. Шууд доор холбоосууд нь бэлэн байгаа шүү. Тэр холбоос дээр дараад шууд аваад үзэхэд болно. За томодохгүй уулзъя. За групп номер 2 уншлагадаа тавтай марил. За та хүч чадал гэдэг энэ хөзрийг сонгосон байна. За энэ уншлагаа эхлэхээс өмнө энергийн шалгалтыг нээж өгье. За энергийн шалгалтаар нь та яг одоо ямар зүйлсийг туулж байна, ямар байдалтай байна гэдгийг нь хараад өгөх болоо. Энергийн шалгалтын үеэр групп номер 2 нь яг таны групп мөн үгүй юу гэсэх нь тодорхой болоод өгөх болно. За харъя. За та онлайн орчинд нэгэн шин зүйлийг эхлүүлж байгаа гэж харагдаж байна.
нэгэн цаашаа юм те ямар ч лсэн шин зүйл буюу шин зүйлсийг эхлүүлж байгаа харагдаж байна. Энэ зүйлсүүд нэг сайн явж байна, тажгүй явж байна. Энэ талаараа та өөдрөг бодолтой байна тий. За бас тэгээд энэ хийж байгаа зүйлсийг нь яг бурхан сахиулсан яг сайхан дэмжиж өгж байгаа яг зөв замналаа эхлүүлсэн байгаа хүн байна гэж харагдаж байна. За та бас нүүж суусан гэдэг ч юм уу тий. Зарим нэгэн амьдралын өөрчлөлтийг амьдралдаа оруулсан болвол энэ нь яг зөвдөжээ гэдгээ мэдрээд сууж байгаа хүн байна. За тэгээд энэ өөрчлөлтөд энэ өөрчлөлтийг одоо эерэг байсан байна, зөв замнал ээжээ гэдгээ мэдрэх хүртлээр жахан зүдэрсэн байж болцсошгүй харагдаж байна. Жахан гүрийг шаардлагатай байсан, хичээх шаардлагатай байсан байж болцсошгүй харагдаж байна. За өөр юу ч гэж хэлэх хэвдэ ийм мэдээлэл гарч ирж байна. Тэгээд мэдээлэл нь энэ групп номер 2 яг таны групп мөн үгүй юу гэдгийг батлаад өгөх болно. За одоо таны зүүн бэлгийн чадрыг хараад өгье. Зүүн бэлгийн чадар танд байна уу? Яаж илэрдэг вэ? Тэ? Гэх мэт зүйлсийг нь хараад өгье. За, групп номер 2 зүүн бэлгийн чадвар байна уу? Яаж илэрдэг вэ? Юуд ер нь байгаа яг за хараад өгье. За, энэ үзэр гарч ирэж байна. Далайн морь The Lovers доош харсан байна. Хайр тусууд үзэр доош харсан. The Empress энэ чинь тогруу гэдэг те тогруу доош харсан. Eight of Cups. За 2 усны амтан, 1 агаарын амтан гарч ирлээ. Eight of Cups. За дахиад хэдэн амтад харъя. Гүрвэл, шувуу, алтан гургалтай гэдэг л үү те. Зараа. За үзрнүүдийн утгыг харъя. Stagnation гацалт хэд үзэр доош харсан байна. Anticipation хүлээлт. Boundaries хэл язгаар доош харсан. The Lovers доош харсан. Empress. За ийм 6 үзэр ийм амтад гарч ирлээ. Тэгээ шувуу дээр нь шувуу гарч ирсэн. 2 бичил амтан дээр нь бичил амтад гарч ирсэн. Энэ амтдын яг хэмжээнүүд нь төстэй байна. Тэгээ зарааныхаа хэмжээнийгээд энийг бөөрийг хийдүү. Шуунууд л мэдээж адилхан гөрвөл тэгээ далайн морь нь хоёулаа төстэй хэлбэрийн хэмжээний биетэй харагдаж байна. За танд зүүн бэлгийн чадвар байна. Групп номер 2 нэлээд хүчтэй зүүн бэлгийн чадвар бол байна. Гэхдээ та өөрийнхөө чадвараа нэлээд блок болсон байна. Нэлээд хаасан байна. Хаасан, унтраасан. Яагаад вэ гэхээр таны хил хязгаар их зөрчигдсөн. Зүүн бэлгээ яг өөрт таарсан, тохирсон зүйлдээ ашиглаагүй, эсвэл ер нь л танд таархааргүй юм шиг санагдсан гэж харагдаж байна. Ер нь тийм энэ танд зүүн бэлгийн зээл, шидийн зээл, сүнслэг зээл ер нь надад таарахгүй биш үү дээ гэж та дүгнэх үе танд тохиосон гэж харагдаж байна. За тэгээ таны ээжийн талаас бас энэ зүйлсийг нэг бол хязгаарлсан, эсвэл энэ зүйлийг буруу жишээлсэн ийм дурсамжууд байх боломжтой. За тэгээ энэ зүйлсийг зүүн бэлгийн зүйлсүүдэд болохдоо бас яг бүрмөсөн болиё гэж удаагүй турхан хугацаанд болиё гэж хэлчихэд нэлээд олон жилээр болцсон харагдаж байна. Тийм байна. Тэгэхээр өөртөө таарсныг тийм энэ зүйлээр амар хил хязгаар зөрчигдсөн. Та магадгүй хүмүүст хэтэрхий одоо хямдхан үнээр гэдэг ч юм уу те үйлчилгээ үзүүлсэн гэдэг ч юм уу те эсвэл сайн санаатай байгаагүй хүмүүст энэ чадвараа нээсэн гэдэг ч юм уу те ингэсэн зүйлсүүд их тохиосон байх боломжтой. За тэгээд өмнө нь өөрийнхөө сүнслэг чадвараа ашиглаад яг хийх ёстой хорвоо ертөнд сахиус цаанаас нь таны хийх ёстой ийм ингээрээ тэгээрээ гиснүүдийг нь та хийсэн үйлдэлсэн боловч үр дүнд нь олигтой юм үүсээгүй, олигтой юм гараагүй, гоё үр дүн гараагүй. Тэрнээсээ болоод та одоо ер нь айгу дими санагдаж эхэлсэн гэж харагдаж байна. Гэтэ групп номер 2 би танд юу гэж хэлэх вэ гэхээр юм зүүн бэлгийн чадвар гэдэг ч юм уу те ялангуяа сүнс мөнс харах, нас барагсдтай харьцах гэдэг ч юм уу иймэрхүү төрлийн чадвар танд хэрвээ байдаг бол энэ чадварыг зүгээр дими танд оноогдно гэж байхгүй. Энэ чадвар бол нэлээд юм хүнд жин гэж тооцогдно. Нэлээд юм барцадтай тий садаа ер нь бол хүн болгон нас орсон хүмүүстэй сахиустай бурхадтай харьцаад ахыг нэх хүсдэг биш ялангуяа энэ чадвар нэлийн хүчтэй танд илэрдэг болвол
энийг хүн болгон хүсдэггүй ийм жон нэлээд дараатай ийм зүйл байгаа. Тэгэхээр ийм дараатай, барцадтай гэдэг ч юм уу те ийм чадвар яагаад танд оноогдох вэ гэхээр үүнийг та өөрөө хийе, би энийг хийх ёстой гэд сонгоод мэндэлчихсэнтэй холбоотой. Тийм учраас энэ аян замлаасаа бас хизээ нэгэн цагт энэ чадвартайгаа холбогдоод энэ зүйлийг хийх хэрэгтэй юм шүү гэдгийг би танд зөвлөж байна. За өөр сахиусны талаар юу гэж хэлмээр байна. Тийм тэгэхээр та энэ сүнслэг амьдралаас болоод ийм юу яг бодит зүйлтэй ингэж туулж ажилладаг бичиг цаасны ажил гэдэг ч юм уу те энгийн хүний игэл ажил гэдэг ч юм уу офисын ажил гэдэг ч юм уу те ресторан зөөгч тоогоочийн ажил гэдэг ч юм уу үнэхээр юм энгийнээс энгийн ажил руу та одоо шилжсэн байж болцсошгүй харагдаж байна. За 3 үзэр дээшээ харсан гарч ирж байна. Бас усны энерги, агаарын энерги ихтэй. Усны энерги, агаарын энерги ихтэй гэхлээр танд хүчтэй зүүн бэлгийн чадвар байгаагаас гадна та энэ зүүн бэлгийн чадвараа олонд хийх, олон түмэнд нь цаашаа те олон хүмүүстэй ярилцах, хэлэх, үг дамжуулах, те дуулгах, сонсуулах, өөртөө булганах төрлийн хүн биш ээ гэж харагдаж байна. Харин хүмүүс сонсуулнаа те сонсуулна ойлгуулна. Гэхдээ таны хийх ажлын энэ насандаа хийх ажил нь болохоор голцсон өөрийнхөө зүүн бэлэг мэдрэмжтэйгээ холбогдоод өөртөө булганаад үлдээх зүйлсүүд бол байна. Гэхдээ та бол ингээд даалт орчинд энийг хийх юм бишээ магадгүй онлайн орчинд интернет орчинд энэ зүйлсээ ярих гэдэг ч юм уу. Ийм өгөгдөл танд хүчтэй байх боломжтой. За 8 of Wands та хэрвээ сонгох юм бол байдал маш хурднаар өөрчлөгдөх болно. Таны чадвар, нэр хүнд гэдэг ч юм уу иймэрхүү зүйлсүүд маш хурдан мандах болно. Энэ зүүн бэлгийг ашиглаж эхлэх юм бол за тэгээ зүүн бэлгийг ашиглахдаа ийм хайрын төлөө ашиглаарай. Хайр гэдэг зүйлийн төлөө яг ийм айц суурьтайгаар биш гэд юу гэнтэй хүмүүсийг айцаас нь салгая гэдэг ч юм уу. Эсвэл ингэхгүй бол хүмүүс айгаад байна гэдэг ч юм уу. Тийм суурьтайгаар биш хүмүүст гой мэдээг дуулгая. Тэгээ хайр нас орсон хайртай хүмүүстэй холбож өгье гэдэг ч юм уу. Ингээд дандаа ийм эерэг зүйлийг хүсэж, эерэг ийм хүсэл эрмэлзлээс төрсөн сэтэлтэйгээр хийх хэрэгтэй гэж харагдаж байна. Page of Cups тэгэнгүүт янз бүрийн бас таны төрөл бүрийн зүүн бэлгийн чадрууд нээгдээд эхэлнэ. За сонсох чадвар нээгдэх болно. Сонсох гэдэг нь ингээд шууд утгаараа хүн ингээд чихэнд юм шивнээд байгаа юм шигээр хүртэл сонсдог болох. Энэ clear audience гэдэг энэ чадвар нь нээгдээд сонсож эхлэх боломжтой. За бас зүрхээрээ сонсох чадвар ихсэх болно. За өөр таны чадруудын нарийн нь хараадахыг тийм сонсох гэдэг нь л хүчтэй байгаад байна. Тийм шууд энергиэр мэдрэх хоолойндоо мэдрэх тэгээ яалтчгүй хоолойгоо ашиглах хэрэгтэй хүн байгаад байна. Үзэж хардаг тал дээр гэвэл энэ амьтад чинь хараа сайтай амьтад мөн үү? Тогроо далайн морийн хараа нь хэр сайн юм бол тоо чаас. Та энэ амьтдын хараа сайтай амьт нүггүй юу? Та өөрийнхөө дүгнэлт дээр шийдээрэй. Энэ амьтад их гярхаа нүд мүдтэй амьтад болвол танд үзэгдэх боломжтой. Гэхдээ танд зүүн бэлгийн мэдээлэлүүд ерөөхдөө үзэгдэж бол харагддаггүй байх. Тэгээ энэ хоёр хүн бас хоёулаа нүдэн ансан байна. Тэгээ луу байна те. Луу асрах хүчтэй. Та бас амар их юм бүтээж явахдаа ингээд ажил хийж явахдаа таны зүүн бэлгийн чадвар их орж ирдэг гэж хэлж өгч байна. За өөр танд одоо юу гэж хэлэх вэ? Сахиусаас нь өөр мессежүүдийг харъя. За тэгээд зүүн бэлгийн чадвараа ашиглаж байх үед ингээд юм тэрсэлтэнтэй зөрчилдөөнтэй зүйл тохиох юм болвол тэг ингээд таарахгүй ойлголцохгүй санал нийлэхгүй байгаа зүйл тохиох юм бол зөвөр юу хамгийн шудраг вэ гэдгийг өөрөөсөө асуугаад тэр шийдвэрийг л дагаад сонголтоо гаргаад тэр алхмыг хийх нь зөвөө. Энэ хүн туслахгүй байх уу айлын сонголт нь хоёулаа таагүй санагдчихвэл өөрөөсөө аль нь хамгийн үнэн шудраг вэ гэж асуугаад тэр асуултын шүүлтүүрээрээ үйлдэл хийх хэрэгтэй гэдэг зөвлөгөөг танд илгээлээ.
За одоо бүгдээрээ нэмэлт хэсэг л шилжээ. Нэмэлт хэсэг дээр нь болохоор та чадвараа яаж хөгжүүлэх вэ, яаж нээх вэ гэд бас бус захиусаас нь хэлмээр бу мессежийг харж өгөх болно. За хэрвээ та нэмэлтийг авах болвол над руу чат бичих шаардлага байхгүй. Шууд энэ доороос холбоосоор ороод шууд дараад шууд яг одоо үзэх боломжтой юм шүү. За тэр тоонтгүй болцъя. Баярлалаа. За групп номер 3 уншлагада тавтай морил. За та дүүшлэгцэн буюу Hanged Man гэдэг хөзрийг сонгосон байна. За энэ хөзөр нь болохоор нэг харах өнцгөөс нөгөө харах өнцөглөө шилжих гэж буюу эсвэл амьдралын нэг хэсгээс нөгөө хэсэг рүү шилжих гэж би хүнийг бэлэгддэг ийм хөзөр байгаа. Ерөнхийдөө өөрөөр бол шинэ ертөнцид нэвтрэх гэж буюу хүнийг бэлэгддэг хөзрөө гэсэн үг юм. За уншлагаа эхлүүлэхээс өмнө таны юуг хараадаг юм? Энергийн шалгалтыг хараад өгье. Энергийн шалгалтын үеэр нь энэ уншлага нь яг таны уншлага мөн үгүй юу гэдэг тодорхой болох учраас энергийн шалгалтын үеэр ямар ч мэдээлэл гарч ирэх боломжтой. За энергийн шалгалтыг харин групп номер 3 нь зөв группээ сонсож байна уу? Бүгдээрээ шалгая. За Four of Pentacles, Page of Swords. Дөрвөн зоос, элдийн хүү, 8-ын зоос доошоо харсан байна. За та одоогийн өдийг хүртэл бүтээсэн, одог хүртэл олж авч чадсан зүйлсээ их хэмжээгээр хамгаалж байгаа чигээр нь авч явах гэж их оролдож байгаа энергийг харагдаж байна. Тэ одоо өдийг хүртэл босгосон, бүтээсэн, олсон, чадсан зүйлсүүдээ ер нь нандиндаг. Та маш нэлээд нандиндаг. Энэ зүйлсээ алдахыг хүсдэггүй, муу зүйл тохиохоостой гэж хүсдэггүй учраас яг энэ зүйлсийг байгаа чигээр авч явах гээд маш их хичээж байгаа гэж харагдаж байна. Тэрнээсээ болоод ирээдүйн рүү зөвлөх зүйлсүүдэд хичээл зүтгэл гаргаж ирч чадахгүй байгаа харагдаж байна. Яг хиймээр байгаа зүйлээ хийж чадахгүй байгаа харагдаж байна. Яг одоо байгаагаа авч үлдэх гээд байгаа учраас энэ орон гэртэй холбоотой байж болно. Яг одоо таны яг шууд одоо яг таны байгаа хүрээлэлтэй холбоотой зүйлс байж болно. Яг одоо байгаа орчнуудаа солимооргүй байж болзошгүй тий. Эсвэл яг одоо энэ сууж байгаа ширээ сандал гэдэг ч юм уу яг орчин тойрныхоо зүйлсийг хүмүүсийг алдмааргүй байгаа. Яг энэ зүйлс энэ чигээрээ байгаасаа гэж маш их хүсэмжилж байгаа харагдаж байна. За бас танд ойр шин санаанууд их ирэх болсон. Ирээдүйрөө төвлөрсөн зүйлсүүдэд та хичээл зүтгэл гаргахгүй байгаа боловч хичээл зүтгэл гаргана гэж бодож байгаа гэдэг ч юм уу те. Шин зүйлсүүд, шин санаанууд ойрд их төрөх болсон, ирэх болсон, хүмүүс танд их санаа хэлэх болсон. Тэгээ саяхан магадгүй өнөө өглөө ч юм уу, эсвэл өчигдөр өглөө ч юм уу, эсвэл маргааш өглөө ч юм уу хий нэгэн ирээ танд шин санаа өгөх, сэтэл өгөх болно. Энэ нь ийм амар том час хийсэн зүйл бол биш. Хөөрхөн жижигхэн санаа нэрээ ингэж болох юм байна, тэгэж болох юм байна гэсэн санаа ирэх болно. Энүүгээр тань уншлага таних боломжтой шүү. Бас яг одоо амралтын байдалтай байж болзошгүй. За, энергийн шалгалт нь юм байна. Одоо бүгдээрээ сайхан групп номер 3 таны зүүн бэлгийн чадвар, шидийн чадвар байна уу? Байгаа бол ямар зүйл байна вэ гэдгийг хараад үгүй. Ерөнхийдөө бол хүн болгон тодорхой хэмжээнд ямарваа нэгэн зүүн бэлгийн чадвар, ямарваа нэгэн шидийн чадвар байдаг. Тийм учраас хүн болгон манифест их чадвартай тийм үү? Тийм. Гэхдээ хүмүүс бас өөрсдийн онцлог гэж байдаг. Зөв чадвар байхаас гадна онцлог гэж байдаг. Бас өгөгдөл байна уу байхгүй юу гэж бас байдаг. Тэ зарим хүмүүс тусгай өгөгдөлтэй гэдэг ч юм уу. Тэгэхээр тэрийг нь бүгдээрээ сайхан харж өгье. За. Ирвэхэ итгэл найдвар болгоо. Яс хөөрхөн үзэрнүүд вэ? Garden Witch гэдэг шууд орж ирж. Garden Witch гэдэг нь болохоор юм яник тийм vibe байдаг хэрэг та мэдэх бол мэдж байгаа. Дандаа юм хөөрхөн үзэрнүүд гараад ирвэхэ яг юм жижигхэн тосгон гэдэг ч юм уу те. Эртний дундад зууны үеийн тосгонд юм гоё цэцэг ногоо ургамал ихтэй модтай. За тэгээ юм гоё апрон гэдэг ч юм уу те. Гоё хөөрхөн тосгоны хуцтай. За тэгээд яг нэг тийм хөөрхөн жижигхэн шид ингээ хийчдэг. Тим энерги мэдрэгдэж байна. Окей, за чи би дараагийн үзэрнүүдийг гаргаж ирээд тийм. Eight of Wands
байх шиг байна. Энэ юу вэ? Энэ яадаг юм бэ? Five of Wands. Энэ үзрийг би анхны удаа харж байна. За тэгээд 78 олж идэг л Squid байна те. Энийг сонио юм байна. Би хизээж харж байгаагүй. За мэдээж тань тодорхой хэмжээний зүүн бэлэг бол байна. Зүүн бэлгийн мэдрэмжтэй зүүн мэдээж байна. Энэ ямар амьд юм болоо? Ямар сонио амьд юм бэ? Худаа л харж 78 юм шиг байна да. 5-ын сава. Тады өнгөрсөн насандаа, өнгөрсөн аль нэг наснуудаа маш их хэмжээний зүүн бэлэг шидийн чадвартай хүн байж үзсэн. Шидийн чадвараа ч гэсэн ойр ойрхон ашигладаг байсан. Тэгээ тэр үеэр нэлийн тэмцэлтэй зүйл их тохиосон. Тэ таны зүүн бэлгийн чадраас болоод шидийн чадраас болоод их асуудал маргаан дэгдэжсэн гэж харагдаж байна. Тэрнээсээ болоод та за энэ зүйлсээс ер нь зай авъя гэж шийдсэн. Ер нь танд их ядаргаатай тээштэй санагдаж эхэлсэн учраас энэ зүйлээ болсон гэж харагдаж байна. Тийм болохоор энэ насандаа тээж авч ирсэн зүүн бэлгийн чадвар, шидийн чадрууд нь болохоор юм одоо даруухан гэж хэлэх үү те. Даруухан, зөөлхөн, хөөхөн энгийн хинт ч одоо гай болохооргүй гэдэг ч юм уу. Ийм зүүн бэлгийн чадвар, шидийн чадруудаа та тэгээд энэ насандаа мэндэлжээ. Тэгэхээр та одоо юу гэдэг нь те хөхсөдтэй харьцсан гэдэг ч юм уу те янз бүрийн том биеттэй харьцан их хэмжээний мэдээлэл дамжуулна гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм зүйлсийг хийвэл тань насандаа дургуутсан тийм ажилд ерөөхдөө бол дургуутсан яах юм бэ димэн штэ гэд. Яагаад л тэрийг өнгөрсөн наснуудаа хийгээ үзсэн тэгээд тань таалагдаагүй. Тал харагдаж байна. Гэхдээ өнгөрсөн насныхаа дурсамжийг ангаачих юм бол энэ насандаа тэр том зүүн бэлгийн чадвар, том шидийн чадруудаа бас эргүүлээд нээх боломж бол байна. За тэгээ энэ насандаа та ерөөхдөө болвол юм хүчтэй шидийн чадвартай байх, хүчтэй зүүн бэлгийн чадвартай байх гэд ийм хүмүүсийг ер нь жоохон хар бараан хүмүүс, шуламлаг хүмүүс гэж хардаг. Тал харагдаж байна. Лойрчин гэдэг ч юм уу те их түгээмэл үгээд тийш нэг юм чирнэлийн онгтой ингээд юм урдаа ингээд бөмбөлөхтэй тэгснэ ингээд ийм арга залмих ашигладаг ингээд юмнууд ширээнийхээ доор нааж маацсан те. За тэгээ хүний ингээд толгойг угаадаг ингээд ийм яг юм циган маягийн эмхтөө ингээд сууж идэг. За тэгэхээр шид зүүн бэлэг гэдэг зүйлсүүдийг яг тийм зүйл шиг гэж боддог. Гэхдээ нөгөө талаараа бас итгэдэг гэдэг ч юм уу те итгэдэг зүү зөөл гэж боддог тал жаахан шилтгой танд бас байдаг. Гэхдээ ер нь нийлэхэд бол сүнслэг зүүн бэлгийн зүйлийг жоохон тийм муухай алын өрийн чанартай гэж хардаг тал бол танд байна. Энэ нь өнгөрсөн насны дурсамжтай холбоотой. Тэгээ бас дээрээс нь яг одоогийн нийгэмд яг тийм байдлаар ашигладаг, тийм байдлаар бие авч явдаг хүмүүс бас баггүй байдагтай мэдээж холбоотой. Тийм байна. За тэгээ та одоо өдөр тутамдаа шидийг ашигладаг. Шидийг ашиглахдаа таны ашиглаж байгаа шид нь итгэл найдраар хамгийн хүчтэй орж ирдэг. Тэгэхээр та итгэл найдраа алдчих юм бол тэгэл таны шидийн чадвар бүгдээрээ унтарчж байна гэсэн. Тэгээ мэдээж итгэл найдраа асаах үед тэр шидийн чадвар буцаад асан тийм үү. Тэгээ таны яг одоо болохоор өдөр тутамдаа ашигладаг түгээмэл шид нь итгэл найдрын шид. Итгэл найдар итгэх. Ер нь бол манифест гэсэн үг тийм. Манифест юм байна та, тийм юмтай байна да гэнгээ мөрөөдөө да тэгвэл гоё доо. Ингүүл ингээд гоё юм байна да яг ингээд нүдэн төсөөлөгдөд ирдэг тийм. Мөрөөдөө тэгэх энэ зүйл нь таны ингэдэг зан чанар шид юм байна шүү. Шидийг үүсгдэг, амьдралыг тань бүтээж байна гэж харагдаж байна. Тэг хүн болгонд тэгж амьдралаа тэгж мөрөөддөг юм биш. Та болохоор хүн болгонд тэгж амьдралаа мөрөөдөж бүтээдэг байхаа гэж бодож иж болцсохгүй. Яг үндэ тийм биш. Энэ бол таны тусгай өгөгдөл, тусгай чанар юм аа. Та энийг бол гээгээгүй энэ насандаа мэндэлжээ гэж харагдаж байна. Тийм чи яг бас яг төсөөлөөд, мөрөөдөөд сууж байгаа хүнийх шиг юм төр зурвалаас гарч ирсэн байна. За тийм л одоо сахиусны мессежийг өргөж өгье. Сахиусан танд яг юу гэж хэлмээр байна харъя. Knight of Cups та хөгжих боломжтой. Энээс илүү болох боломжтой. Илүү их шидийг ашиглах, илүү их зүүн бэлгийг ашиглах боломжтой. Шинээр эхлэх боломжтой.
За хэрвээ та шинээр эхлээд зүүн бэлгийн чадвараа, шидийн чадруудаа хөгжүүлээд шинээр хөгжүүлье, шинээр нээе гэх юм бол 100% боломжтой. Өнгөрсөн насандаа энийг хаагаад болоод энэ насанд ирсэн гэдэг нь энэ одоо энэ насандаа боломжгүй болсон гэсэн үг биш. Хаасан зүйлийг буцаагаад нээж болдог, хөгжүүлж болдог. Тэгэхийн тулд та заавал дотоод ангаалтын ажил хийх хэрэгтэй. Өөртөө тулж ажиллах хэрэгтэй. Тэгээ өөрийн мэдрэмжүүдтэйгээ сүйдрүүдтэйгээ тулж ажиллах хэрэгтэй. За үүнд би толин тасгалыг санал болгоно. Янз бүрийн бясалгалуудыг мэдээж санал болгоно. Сэтгэл зүйн сэтгэл судлаачаар явахыг ч гэсэн санал болгоно. Аль нэг дуртай хамт өөрт хамгийн дотн таалагдж байгаа, тухтай санагдж байгаа аргачлалыг нь сонгоод тэрүүгээр нь өөрийн дотоод дээр ажиллаж болно. За тэгээд бас яг шидийн чадвар зүүн бэлэг гэх мэт зүйлсүүдийг эхлүүлэхийн тулд та яалтчгүй ажил карьерийн амьдралаа нэлээд өөрчлөх хэрэгтэй болно. Нэлээд шинэ аян замлыг эхлүүлэх хэрэгтэй болно. За тэгээд шудраг үнэн гэж юу юм бэ те? Энэ талбар чи ер нь шудраг байж болох юм уу? Шудраг зүйл гэж яг юу юм гэд энэ зүйлтэй нүүр тулах хэрэгтэй те? Өөрийн дотор бусдыг ингээд шудраг бос хийгээд байна, муу байгаад байна гэдэг энэ бодлуудтайгаас нүүр тулах хэрэгтэй болно гэж тэгж байна. За бас та энэ зүйлсүүдийг тэгээд амжилттайгаар хийх юм бол энэ насанд тодорхой хэмжээнд яг шудраг зүүн бэлэгч те шудраг мэрэгч гэдэг хүн ямар байдгийг гэдгийг үнэхээр нийгэмд харуулж бол чадах боломжтой. Гэтэ энэ ажлыг та хийх үү хийхгүй нь ерөөсөө 100% таны сонголт байна гэж харагдаж байна. За мэдээлэл ингээ үнэхээр сонирхолтой гоё гарч ирлээ. Одоо нэмэлт хэсэг дээр нь болохоор чадвараа нэмж хөгжүүлэх талаар нь харж өгнө. Бас ахуусны мессежүүдийг нэмээд хараад өгөө. Ахуус нь өөр танд юу гэж хэлмээр байна те. Бас зэмлэгийн чадвараа яг одооноос нээгээд эхэлье гэж шийдэх юм бол ямар алхам хийх үү, яах вэ, яаж нээх үү, нээвэл ямар ах вэ, нээхгүй бол ямар ах вэ гэдгийг хараад өгье. За тийм мэдээж дотоод ажил хийвэл нээгднэ гэдэг. Дотоод ажиллаа хийгээд сонголтоо хийвэл нээгднэ гэдэг одоохондоо сахиус нийлээд өгсөн байгаа. За тийм байна. Тэгэхээр нэмэлт хэсгээр нь олзъя. Нэмэлт хэсгийг авахын тулд доорх холбоосоор ороод шууд авах боломжтой. Над руу чат бичих шаардлага байхгүй. Яг одоо үзэх боломжтой шүү. За түүнд голцъя. Баярлалаа.